Тийм нэгдүгээр Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. Махан би мөхөс болохоор хуулийн хийж чадаагүй гэвэл Бурхан хийсэн юм. Тэр өөрийн хүүг нүгэлт махан биетэй адил байдал нүглийн тулд илгээж махан биеийн дотор нүглийг шийтгэв. Ингэснээр хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно. Учир нь махан биеийн дагуу байгч нь махан биеийн юмсыг боддог, харин сүнсний дагуу явагчд нь сүнсний юмсыг боддог. Махан биеийн бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болоо. За 6 хүртэл уншлаа. Миний дуртай ишлүүд хэдэд байгаа. Шинэ гэрээ, хуучин гэрээ нийлүүлээд хамгийн гоё ишлэл аль нь вэ гэж асуувал би Ром номын 8 дугаар бүлэг гэж хэлнэ. Мэдээж би өөр ишлэлд бас дуртай л да. Ром номын 8-д харин яагаад тийм их дуртай юм бэ гэж асууж болно шүү дээ. Яагаад гэвэл энд ингэж хэлсэн байгаа. 8:1 дээр 8:1 тийм дэдүгээ Христ дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй. Ямар ч ял байхгүй гэдэг энэ үгэг амар гоё зүйл. Бид нар аврал авсан боловч дахиад өөрийгөө ялалдаг, буруудахдаг штэ. Тийм биз дээ. Та бүхэн аврал авсан ч гэсэн сүмд явдаг ч гэсэн өөрийгөө буруудахдаггүй хүн бол ховор. Яагаад дахиад өөртөө буруудгаад ялалдаг вэ гэвэл өөрийгөө харсдаг учраас, өөрийнхөө бодлоор боддог учраас. За чи ийм байж ч яаж чи зөвхт байдгийг ийм бодол төрдөг шүү дээ. Чи ийм байж ч диваажинд очин гинэ яаж ийм амар бодож чадчихна. Чи энэ аимшигтэй хэргийг хийсэн байж ч яг уу чи аврал авахаас өмнө муу хэрэг хийснийг бол би ойлгоё. Гэхдээ аврал авсны дараа сүмд явсан хойноо дахиад ийм муу юм хийсэн байж ч чи болох уу одоо? Ийм бодол төрч өөрийгөө буруутгаал те ялалдаг үстэй те аврал авахынхаа өмнөхөөс илүүгээр өөрийгөө буруутгах болдог билээ. Харин асуудал нь юу гэвэл бидний нэг мэдэх ёстой зүйл байгаа. Юу гэвэл би гэдэг хүн, би гэдэг махан бие бол Бурханы өмнө ямагт муухай байсаар байна гэсэн үг. Бас хүсдэг сайныг хийдэггүй, хүсдэггүй муугаа хэрэгжүүлэхээс хийхээс өөр аргагүй нэгэн бол бид нар юм аа. Тиймээс Бурхан би гэдэг хүнд найдлага тавиагүй байгаа. Хэнд найдвар найдлага тавьсан байдаг вэ гэвэл бидний дотор эзэн шин амийг өгсөн. Бурханы сүнс болох Бурханы зүрх сэтгэлийн Бурханы сүнс болох Есүс Христийг бидэнд өгсөн. Тэр сүнс нь бидний үхэх биенээс аварч мөн тэр сүнс нь та нарыг Христтэй адилхан амьдралтай болгож өгнө гэсэн үг. Тэр чинь Бурхан бидэнд өгсөн үг билээ. Бурхан бол тэнгэр газрыг бүтээсэн цагаас ахуулаад Бурханы зүрх сэтгэлийг энд илчилсэн байдаг. Яаж бидэнд илчилж харуулсан бэ гэвэл Бурхан нарыг бүтээгээд бас Бурхан том гэрэл ба жижиг гэрэл дөрвөн улирал бас өдөр шөнө жил сарыг бий болгосон байгаа. Намайг жоохон байхад зөвхөн харсан зүйлдээ л итгэдэг хандлагатай байсан. Харин багш намайг банк дэлхий иргэдэг гэж яриад байсан. Нар бол байгаа л байдаг. Нар ирэхгүй мó гэсэн чинь үгүй гинэ. Дэлхий иргэж байгаа гинэ. Юусоо ойлгохгүй байсан. Багш намайг лувер татгаа юм биш үү? Дэлхий иргэдэг байсан бол яагаад миний толгой ирэхгүй байгаа юм бэ? Бас дэлхий ирэхэд аимшигтай чанга дуу гаргадаг гинэ. Тэр чанга дуу яагаад миний чихэнд сонсогдохгүй байгаа юм? Гэх жишээний
надад ойлгохдохгүй зүйлүүд маш их байсан. Би тэрийг сонсчоод зүгээр өнгөрөөж чадахгүй байсан болоод шинжлэх ухааны ангид нь орсон байгаа. Гүнзгийрүүлсэн ангид. Тэрийг ойлгож үзгээд. За тэгээд Гуанжун хотод байдаг сансрын нэг жишгийг харсан. Тэр үед би ойлгосон байгаа. Ингээл. Яг миний харсан зүйлээр биш, энэ үнэн байсан байна гэдэг. Тэгээд би дэлхий ингээд эргэж тойрдог гэдгийг идэвхжтэй байсан учраас мэдрэгдээд байсан учраас итгэсэн биш. Ерөөсөө мэдрэгдэхгүй байсан ч гэсэн. Өмнө нь ингээд шалгалтанд орсон үед шалгалтнаас сайн дүн авахын тулд зөвийн дугуйлах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас дэлхий эргэдэг гэдэг дээр дугуйлсан байгаа. Дараа нь ингээд том болоод ингээд ойлгодог болоод дэлхий эргэдэг гэдэг дээр ингээд дугуйлсан. Би бол ер нь ийм сайн мэдрэгдэхгүй, ойлгохдохгүй байвал дандаа ингээд эргэлцснээ ингээд тайлахгүй бол болдгоо. Харин сонирхолтой нь юу вэ гэвэл нар байлаа за. Ингээд дэлхий байлаа. Бас нөгөө талд нь сар байна. Харин Библиэлд нарыг бурхан гэж зөвөрлсөн байгаа. Бас дэлхий бол бид нар гэж зөвөрлсөн байдаг. За тэгээд энэ сар байгаа. Сар өөрөөсөө гэрлийг цацруулдаг юм биш. Нарнаас хичнээн их гэрэл хүлээж авах вэ гэдгийг шалтгаалаад гэрлийг биднэр рүү тосгодог гэсэн үг. Тийм учраас нар бол үргэлж нар бол бөөрөнхий гэхтэй. Сар өөрөө бас бөөрөнхий хэлбэртэй ч гэсэн бид нар харахад л нэг л хавиргаан сар шиг бас тал сар бас цагаан сар янз бүрийн сар болж харагддаг ч дээ. Та бүхэн хичээл дээр тийм юм сурж байгаагүй юу? Бүтэн сараар харагддаг үе байгаа. Бүтэн сараар харагдаж гэдэг чинь нарнаасаа бүх туяаг хүлээж авсан цагт бүтэн сар шиг харагдаад тал нь ингээд нуугдсан байх юм бол тэгвэл тал сар бүтийг хаацсан байх юм бол тэгвэл цагаан сар гэсэн. Тэгээд юу ч харагдахгүй үеж байгаа. Сар хайж юу гэж. Ягаад гэвэл бүгдийг хаацсан болохоор. За тэгвэл сар гэрэлтэх үед бүтэн сартай харагдаж ийн гэвэл сар нарыг нүрээ хараад цацж байна гэсэн үг. Харин юу ч харагдахгүй болтол бүр хойно орчих. Нуугдсан байх юм бол юу ч тусгаж чадахгүй гэсэн үг. Тэрэн шиг бид нар ч гэсэн Бурханы бидний харилцаа нь яг зөв харилцаатай байх юм бол бүтэн Бурханы гэрлийг цацруулна тусгана гэсэн үг. Харин Бурханы нөгөө талны ингээд зогсоол байвал та бүхний дагзыг л ингээд тусгаал байна гэсэн үг. Тэгвэл та бүхний царай бол харанхуй байна. Зарим хүмүүсийн царай юм хаар хүмүүс байдаг те. Энэ яагаад тэгээд байна вэ гэвэл Бурхан луугаа ингээд талыг л сэтгэлээ онголгоод нээгээд тал нь нээгээгүй байна гэсэн үг. Үе тэр нь гэрэл цацруулж байгаа юм шиг байгаад бас заримдаа бол цацруулахаа байлаа ингэдэг. Тэгэхээр зэрэг юу хэрэгтэй вэ гэвэл би яаж ийн гэдэг нь хамаагүй заяа. Бурхан бол бидний гэрэлтээр тусгаж л байдаг. Тэгэхээр бидний амьдралд гэрэлтий гэвэл яах ёстой вэ? Нартаага зүгээ олоод харж байхад бид нараас гэрэл тусна гэсэн үг. Би харанхуй болмоор байна гэвэл нарыг дарлууга нуруугаа харуулчих. Тэгвэл та бүхэн гэрэлгүй болох болно. Сүүлийн үе та бүхэн яагаад тамиргуудад байна? Яагаад ингэж хэцүү байна? Сэтгэл юм харанхуураад байна гэвэл Бурханыг нуруугаа харуулж зогсож байгаа учраас хүчгүй байгаа, тамиргүй байгаа юм аа. Өнөөдөр энэ тэнхээтэй байна уу? Тэнхээгүй байгаа хүмүүс бол Бурхан руу нуруугаа харуулж байна гэсэн үг. Харин Бурхан та нарт ямар ч ял байхгүй гэж хэлсэн. Яагаад вэ? 2 дугаар ишлэлийг харъя. Ром номын 8:2 дээр
Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөсөн ажээ. За энэ дарвал хоёр төрлийн хууль байна. Эхнийх нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль. Нөгөө нэг нь нүглийн болон үхлийн хууль. Улаан шараар тэмдэглэсэн байна. Хэрв та бүхэн гим ба үхлийн хууль дотор байвал та бүхэн яллагдаж буруутгагдах болно. Гэхдээ амийн сүнсний хууль руу ороод ирчих юм бол бидний нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлдөг юм чинь тэр хүнд ямар ч ял байхгүй гэсэн үг. Бид нар сүүлийн үед мульти ертөнцид амьдарч байна. Медиагийн ертөнцид. Телевизээр тэр кинон дээр харахаараа нисэж явдаг хүн байдаг шүү дээ. Та бүхэн бас зүүдэн дотроо ч гэсэн нисэж явах үе байгаа юу байхгүй юу? Та бүхэн зүүдэн дотроо нисчихсэн хүн байна уу? Би нэг ч удаа нисэж байгаагүй гэж байгаа. Үзээгүй болохоор тэгж байгаа юм ба. Тэр кино үзэхээр зүүдэн дээр та бүхэн нисчээдэг байхгүй юу? Харин үе ингээд газарт толгоогоороо унцдаг болохоос шүү. Зүүдэн дотроо шалгалт өгөхөд хамгийн хэцүү. Зүүдэн дотор нисэж явах хамгийн хэцүү. Яг гэвэл нис унахгүй гээл ингээл тарчлаад тийчлээл байдаг. Тэр чинь зүүд шүү дээ. Тэгээд боддоор би нисэж чадна гэж бодоод ингээл үсэрчээд амнаас алддаг хүмүүс байдаг. Тэгж болохгүй шүү за. Тэр Супермен биш. Тэр Супермен шин тэр чинь хойлох шүү дээ. Тэрийг жинхэнэ бодсон хүмүүс байдаг. Тэр чинь хүний бий болгосон хиймэл болохоос бодлоо ахгүй юу? Би нэг удаа Сенегалд очсон байхгүй юу? Одоо тэр оюутан болсон. Харин нэгэн сайн мэдээлгүйч охин нэг пасторын охин ингэж хэлсэн. Пастора та нисэж чадах уу? Нисэж чадахгүй гэсэн. Би нисэж чадсан штэ гэсэн. Санаа гэж. Чи нисэж чадах юм уу санаа гэсэн чинь чадна гинэ. Нэг харуулаад тах таа гэсэн. Ийм хол одоо очсон нөө. Ингээд авахж байгаа. Санаа нисэж шүү гэсэн. Би энийгээ хайсан. 5 настай жоохон охин юм чи. 5 настай жоохон охин тэрийг нисэж ийн гэж ингээд гүүгэлээс үсрээлээсэн. Тэрийг наад чинь нисэх биш ээ гэд хэлхэн цааш ингэж одоо зүгээр орхисон ба. Тэрэн шиг бид нар нисэж чадахгүй ч гэсэн бид нар онгоцон суух юм бол тийчлэхгүй байсан ч тийм бүх чадхаараа өсрөхгүй байсан ч нисэж чадна шүү дээ. Тийм биз дээ. Бид нараас надаас илүү онгоцон их унсан хүмүүс байж магадгүй. Би онгоцон маш их сууж явж байсан. Миний очиж исэн орнуудыг тоолоод үзсэн чинь 62 оронд очиж исэн байлээ. Олон орноор явсан байгааз. Осч нь. Анх онгоцон суухдаа жоохон дарамттай, сандралтай байдаг. Ямар ч гэсэн тэр онгоцон дээр өөрийгөө оруулаад суучих юм бол зарим үед бол бүр тасцсан ингээл онгоцон дотор унтцсан байдаг. Дараа нь хон гээл буугаал тэр үедээ нүдэ нээгээл бууцсан юм уу гэх үеч байдаг. Онгоцон дотор орчих юм бол онгоц намайг тэнгэрт нисгэдэг шүү дээ. Онгоц ниссэн боловч би тэрэн дотор байхад би ямар ингээл гар хөлөө ингээд савлцуулаад тийхгүй ч гэсэн онгоц ингээ өөрөө гээл нисэл намайг нисгдэг юм шиг. Тийм үстэй. Тэрнтэй ч л адилхан. Ноагийн үерийн үед хүүхч авдар дотор байсан хүнд ямар ч ял байхгүй байдаг үстэй. Ямар ч үхэл байдаггүй үстэй тийм. Хүүхч авдар дотор бол үхэл байхгүй. Хүүхч авдарын гадна бол бүх хүмүүс үхцгээсэн. Царайлагч байна уу? Царай муутайч байна уу? Хүүхч авдар дотор ороод ирсэн чинь аюулгүй байсан.
Царай муутай байсан ч асуудал болоогүй. Мундаг хүн байсан ч асуудал болоогүй. Сул орой байсан ч асуудал болоогүй. Хүүг чавдар дотор орчиход л аюулгүй байсан. Хүүг чавдрын гаднаа сайн сэлдэг сэлүүрчин байсан гэж тэр хүн амьд үлдсэн болов? Үлдээгүй. Хүүг чавдар гадна би өвчтэй гэвэл амьд гарах уу? Хүүг чавдрын гадна би сайхан сэтгэлтэй гэвэл амьд гарах уу? Хүүг чавдрын гадна би чодрог хүн. Би цагтаа байхгүйсэн ч амьдрч чадна. Ингэсэн ч сайхан амьдрах уу? Үгүй ээ, амьд үлдэхгүй. Хүүг чавдрын гадна л байх юм бол ямар ч хүн байсан үхэн гэсэн үг. Харин хүүг чавдрын дотор байж ч тэр хүн аюулгүй байдаг юм шиг. Бид Христ дотор байх ёстой. Христийн дотор байдаг хүнд ямар ч ял байхгүй гэсэн учраас. Харин сатан юу хийсэн бэ? Дандаа өөрийнхөө үлсийг харуулдаг учраас өөрийнхөө хийсэн үйлдэлийг хараад өөрийгөө буруутгах байх тохиол олон байдаг. Ром номын 8:3-ыг харцгаая. Махан бие мөхөс болохоор хуулийн хийж чадаагүй бурхан хийсэн юм. Тэр өөрийн хүүг нүгэл махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж махан биеийн дотор нүглийг шийтгэв. За махан бие мөхөс болохоор хуулийн хийж чадаагүй хийсэн гэж байна. Солонгос хэлээр ингэж бичсэн боловч жаахан ойлгоход хэцүү юм аа. Яагаад хэцүү вэ гэвэл мэдээж энэ солонгос хэлний хэлбэр хятад хэл ханс үсгнээс гаралтай учраас жаахан хэцүү тал байгаа. Тэгсэн ч гэсэн сүүлийн үед бас ханс сурдаг үстэй. Сурдгүй юу? Сурж байгаа шүү дээ, тий? Ханс үсгийг сайн сурвал маш сайн. Яагаад сайн бэ гэвэл Библи уншихад их амар болдог. Би ээждээ үнэхээр талархаж явдаг байгаа. 7 настайдаа ханс хэлний ихэнх үсгүүдийг багшиг гэрт дуудаж агаад манай тосгоныхын зориулаа ханс үсгийг заасан учраас баг сургуульд орохоос ч өмнө би ханс үсгийг зээжилж уншдаг байсан байхгүй юу. Тэгэхээр манай ээж багаасаа намайг сайн сургасан байна. Багаастай. За 천지 천왕 гэж энэ ханс 천자문 гэж одоо юм байдаг. Тэрийг зээжлүүлсэн. Тэгээд ханс сурахад тэр нь маш одоо нэмэрдэм болсон байна. Манай ээж маш намайг сайн өсгсөн юм шиг санагдаж байна. Ханснаас гаралтай учраас энэ солонгос хэл жоохон хэцүү. Бас энэ солонгос хэлний хэлбэрийг уншсан чинь жоохон ойлгоход хэцүү байж магадгүй. Дахиад уншиж үзье. Махан бие мөхөс болохоор хуулийн хийж чадаагүй бурхан хийсэн гэж хэлж байна. За махан бие мөхөс гэхээр та бүхэн сайн ойлгож байгаа шүү дээ. Яг тэгвэл мөхөс учраас, мөхөс нь үнэн учраас. Харин хуулийн хийж чадаагүйг махан бие хийсэн. Тэгэхээр яг юунд мөхөс гэдэг юм бэ? Тэгж эргэлздэг хүмүүс байгаа. Харин Библи бол яг юунд мөхөс юм бэ гэдгийг бидэнд хэлэх гээд байна вэ гэвэл хууль нь мөхөс гэдгийг хэлэх гэж байна. Хууль мөхөс биш шүү дээ гэж хүмүүс боддог. Хууль бол бидний бодлоор яг төгс юм шиг харагдаж байгаа. Хууль бол бидний нүдэнд сайхан зүйл юм шиг харагдаж байгаа. Хуулийг сахивал хүмүүс ерөөгнө гэж бодоод байгаа. Харин хууль өөрөө мөхөс гэж ярьж байна. Хууль мөхөс гинэ. Хууль яхаараа мөхөс байдгийг гэсэн та хүн эргэлзээ төрж байгаас. Хуулийг мөхөс гэж бодож байна уу та нар? Хууль мөхөс биш шүү дээ. Харин асуудал нь юу вэ гэвэл Библи юу гэж хэлж байгаа вэ? Хууль махан биеэс биер дамжин сул дорой болохоор ингэж солонгос Библиэлд бичсэн байгаа. Харин Монгол орчуулган дээр махан бие мөхөс гэж хэлсэн байна. Харин солонгос Библиэлд хууль нь мөхөс гэж хэлсэн. Хууль нь мөхөс. Дахиад уншия. Хууль махан биеэс болж мөхөс болохоор гэсэн байна. Тэгвэл махан бие нь мөхөс гэсэн үг үү? Хууль нь мөхөс гэсэн үг үү?
За өөр хувилбар дээр ч гэсэн харвал 기존 뭐가 있냐면 마음 안에 그 관념이 있고 또 мах бодоор дамжин мөхөс болсон хуулийн гэж хэлсэн байна. 13-аар орчуулган дээр 13 оны орчуулган дээр тэгэхээр хүмүүс бодохдоо мах бод мөхөс гэж бодоод хуулийг төгс гэж боддог. Гэхдээ хууль төгс биш, хууль мөхөс юм аа. Мах бодоор дамжин мөхөс болсон хууль гэж байгаа зү. Тэгэхээр хуулийг мөхөс гэж хэлэх юм зөв. Харин энэ 2004 онд жоохон буруу орчуулсан байна. Яагаад хууль мөхөс вэ гэвэл хүнийг ариун болгож чадахгүй учраас, хүнийг зөвтгөж чадахгүй байгаа учраас, зөв амьдруулж чадахгүй байгаа. Тийм учраас Бурхан Мосед 10 хуулийг өгөхдөө ингэж хэлсэн. Еврей номын 7-гийн 18-ыг харцгаая. Еврей 7-гийн 18. Энэ нь нэг талаар урдийн тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд учир нь хууль юу ч төс болгосонгүй. Нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж үүгээр бид Бурханд ойртдоо гэсэн. 18 дээр за урдийн тушаалыг гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хуулийг хэлж байгаа. Хууль дорой ба ашиггүйгээс болж хүчингүй болгож буй гэсэн. Бид нар энэ ишлэлийг уншсан ч яагаад сэтгэлд хүлээж авахгүй байна вэ гэвэл Матай ном дээр юу хэлсэнийг харъя. Хуулийн ганц үсэг, ганц цэгч энэ хүчингүй болохгүй гэсэн ийм ишлэл байдаг. Тийм учраас энэ хоёр хоорондоо тэрсэлцэж байгаа зү. За тэндээс хуулийн нэг үсэгч үгүй болохгүй, хуулийн нэг цэгч буцагдахгүй гэдэг нь хууль одоо хуулийг үл тоомсорлохгүй шүү гэсэн утгатай гэж бодож болно. Харин Еврей 7-гийн 18, 19 дээр Бурханы хэлж байгаагаар бол энэ нэг талаар урдийн тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож байгаа юм шүү гэсэн. За хуулийг махан би хуулиар дамжуулан төгс болгож чадахгүй учраас хуулийг төгс болгоё. За тэгээд 18, 19-ийг дахин нэг уншиж үзэхээр ойлгох бах. 19 учир нь хууль юу ч төгс болгосонгүй. Нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж үгээр бид Бурханд ойртдог. За хууль яаж чадахгүй гинэ? Юу ч төгс болгож чадахгүй гинэ. Юу ч төгс болохгүй гэж болгосонгүй учраас өөр зүйлээр төгс болгож болдог гэсэн. Хэн бэ? Юугаар вэ? Есүс Христээр дамжуулан. Хууль чадахгүй учраас Есүс Христээр дамжуулан биднийг төгс ариун болгосон юм аа. Бурхан бидэнд хуулийг анх өгөхдөө хуулийг ч гэсэн өгсөн төдийгүй бидэнд юу өгсөн бэ? Ариун газрыг хамтдаа өгсөн. Бурхан ариун сүнсийг хуулийг өгсөний дараа ариун газрыг бидэнд өгсөн. Энэ ариун газрын зургийг харуулж өгөөрэй. За энэ ариун газар байна. Ариун газрыг Бурхан бидэнд өгснөөр хуулийг зөвтгсөн Израиль ард түмнийг гинүглийн угаах харгийг ингэж гаргалгаагийн гаргаж өгсөн гэсэн үг. Бурхан ариун газрыг бидэнд өгснөөр за би та нарт ингэж харуулсан зам жимийг дагаад энэ загварын харуулснаар энэ загварыг дагуу та чи ингэ барьцгаагаарэ гэсэн. Ариун газар дээр Бурхан бас юу өгсөн бэ гэвэл энэ авдрыг хий гэж хэлсэн. Авдрын дотор чи авсан 10 хуулийн чулуун самбарыг дотор нь хийж тагаар нь түүнийг тагал. Түүний дээр би чамтай уулзнаа гэсэн байна. Иевтээс харсан 25-21-ийг харъя. Гимнүглийн уучлалын самбарыг
닭이 지 연거섯 너트런 지 허일링 앞들이 기 비인 허일 히로빙 어른도 참타 уулзаж за бурхан бидэнтэй хаана уулзаж өгнөсөн бэ гэвэл уучлалын авдран дээр нэгүслийн суудлын дээр уулзнаа гэсэн. За өөрөөр хэлбэл хоёр чулуун самбарыг энэ авдран дотор хийгээд энэ тагийг тагалсан гэсэн үг. За энэ дээр байгаа энэ хоёр тэнгэр элчтэй энэ тагийг юу гэж хэлдэг вэ? Нэгүслийн суудлал гэдэг. Бурхан бидэнд хаана уулзмаар байна вэ гэвэл энэ гимнүгэл уучлагдах газар буюу нэгүслийн суудлал дээр уулзмаар байгаа гэсэн үг. Энд бидэнтэй уулзах болно гэдэг чинь Бурханы зөрчил байлаа. Нэгүслийн уучлалын суудлал нэгүслийн суудлал бол Есүсийн сүудэр юм аа. Энэ яагаад Есүсийн сүудэр вэ гэвэл Галаат номын 3:13 дээр харвал ингэж бичсэн байдаг. Юу гэсэн бэ гэвэл Христ бидний төлөө хараагдсан бөгөөд хуулийн хараалаас биднийг чөлөөлжээ. Модон дээр өлгөгдсөн хүн болгон хараагдсан болоо гэсэн. За Есүс бидний төлөө хараал авсан ба харин хуулийн хараалаас биднийг чөлөөлжээ гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр чулуун самбарыг гаргаад за тэр авдрын тагийг онгоолгоод дотор нь хийгээд тагаа тагалсан байна. Энэ авдар яагаад Бурханы сүудэр вэ гэвэл хоёр чулуун самбарыг хааж байна гэсэн учраас. Хоёр чулуун самбарыг хаажиж гимнүгэл муучлагдах газар учраас. Нэгүслийн суудлал учраас. Тэгээд хуулийн хараал болох үхлээр төлсөн. Хуулийн харааллаас биднийг чөлөөлж дахиж биднэрт хараал авахгүй болгож болохоор хуулийн самбарыг хаасан хоёр чулуун самбартай адил биднийг тэр авдраар нь бас тагаар нь гээд чулуун самбарыг битгий хар гээд тэрийг тагалцсан хаацсан байгаа гэсэн. Бурхан биднийг юу мэдсэн бэ? Угаасаа та нарын энэ хуулиар зөвтгөгдөхгүй шүү дээ гэдгийг мэдээд хийсэн зүйл бол энэ авдар юм. Авдар бол гимнүгэл уучлагдах газар бас нэгүслийн суудлал байсан. За харин энд асуудал гарлаа. Асуудал гарсан. Юу вэ гэвэл 1-р Самуэль 6-гийн 19 дээр хамтдаа уншицгаая. Бэт-Шимешийн хүмүүс эзний авдран доторхийг харсан тул эзэн тэднийг цохиж ард олноос нь 50,000 далан хүнийг цохиж алав. Эзэн хүмүүсийг үе олноор хялсанд ард олон эмэгнэн гашуудав. гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ явахгүй байгаа учраас цаанаас эргүүлж өгөөд байгаа учраас цаахан айллаа л байна. За Бурханы авдар ингээ булаалгацсан байхгүй юу? Христчүүдээс. 블레셋에 있는 신상들을 막 무너뜨리고 막 깨뜨려뜨리고 하니까 그들이 너무 두려워서 하나님의 귀를 Бишмэс нутагт яагаад энэ авдар буцаж ирсэн бэ гэвэл Филистчүүд уг нь тэрийг булаацсан байж байгаад булаасан чинь өөрийнхөө бурхан ингээд эвдрээл унаал цар тахаал ирээл аимшигтай болоод байсан. Тийм учраас за бурханы авдрыг Израильчууд руу бусаагаа явуулчих гээд Бишмэсийн нутаг руу ингээд явуулчих. За тэгсэн чинь Бишмэсчүүд энэ доторхын онгоолгож харсан чинь хоёр чулуун самбар байсан байна. Бишмэсчүүдийн авдрыг онгоолгож харсан тул эзэн эдгээр хүмүүсийг цогсон гэж харж байна. Зарим Библиэлд 57,000 хүн, зарим Библиэлд ердөө 70 хүнийг л алдсан гэж бичсэн байдаг. Бурхан яагаад тэднийг алхаас өөр аргагүй, хатхаас өөр аргагүй байсан бэ гэвэл яагаад вэ? Яагаад гэвэл Бурхан бол хуулиар биш. Хуулиар та нартай уулзахгүй. Та нарын хуулийг битгий нөхсөх чараа.
Би та нартай нэгүслээр уулзах болно. Нэгүслийн судал дээр. За харин бурхны мэдгүй хүмүүс энийг онгойлгоод харсан байна. Бүх хүмүүс нүгэлтэй учраас хуулийн өмнө нүгэлгүй тооцогдох хүн хэн ч байхгүй. Бурхны өмнө яаж хүн өөрийгөө нүгэлгүй гэх вэ те? Хуулийн өмнө. 하나님이 예레미야에 이렇게 말씀. Тиймээс бурхан хүнийг хуулийг сахиж гэмт нүгэлгүй болгож чадахгүй мэдсэн учраас Еремия ном дээр бурхан ингэж бичсэн байна. 나 여호와가 예레미야 너희 51긴 너희 고치니. 손을 잡고 애굽 땅에서 인도하여 내던 날의 삶 같지 아니할 것은 내가 그들의 남편이 되어서도 그들이 내 고치니긴 고치니. Эзэн тунхаглаж байна. Харахтун Израилийн гэр ба Юдагийн гэртээ би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би тэднийг Египтийн нутгаас гаргахын тулд эцэг өвгдийнх нь гараас хөдөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу эдгээр би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ адилгүй юм гэж эзэн тунхаглаж байна. 나를 알미니라 내가 그들의 죄악을 사하고 다시는 그 죄를 기억지 아니하리라 여호와의 말이니라. 하나님은 우리가 율법으로 옳게 되지 못할 걸 아셨기 때문에 За бурхан биднийг 새 언약을 хуулиар зөвтгөгдөж чадахгүй гэдгийг мэдсэн учраас шинэ хуулийг өгсөн байна. 그새 언약은 За шинэ хууль гэж юу вэ? 돌판에 기록했다. 10 хууль буюу хуучны хууль бол хоёр чулуун самбар дээр сийлсэн гэвэл шинэ хууль бол бурхан бидний эм нүглийг цааруулж бурхан бидний эм нүглийг байхгүй болгоод шин сэтгэл, шин сүнс өгөөж шин сүнс биднийг удирдах явахаар болгоцсон гэсэн үг. 다시 말하면 Өөрөөр хэлбэл 하나님은 우리 마음에다 бурхан бидний зүрх сэтгэлд бурханы хуулийг оруулж өгөөд бурханы зүрх сэтгэлийг бидэн дотор оруулж өгөх ажлыг хийж байгаа юм аа. Асар олон хүмүүс ингэж боддог. Би сайныг хийх ёстой, би хуулийг захих ёстой гэж бодоод байд. Тэрүүгээр болохгүй байсан учраас бурхан шинэ гэрээг өгсөн, шинэ хуулийг өгсөн, шинэ сүнсийг, ариун сүнсийг бурхан бидэнд өгснөөр тэгэж бид ариун болох нь бурханы хүсэл байсан. 새 언약을 누구로 말미암아 За тэгээд 주시는 일을 했냐면 бурхан энэ ариун хуулийг хинээр дамжуулан өгөөж ажилласан бэ гэвэл Есүсээр дамжин. Матены 1:24-ийг харсан чинь Есүс тэднэр талхыг идэхэд Есүстэй талхыг өрөөж зарцнаарт хэлэн та нар энэ талхнаас идэх энэ бол миний бие билээ гэж хэлсэн. Тэгээд дарс угаагүй хүмүүс 죄사함을 얻게 하여 дарс өгч 많은 замаа энэ дарс бол 나의 피곧 언약의 피니라. миний цус дарс бол миний гэрэний цус миний цус билээ гэсэн. 잔을 기념하는 이제 피를 기념하는 잔을 주시면서 Есүс 이 피는 дээгүүрэн хүрэх баяраар талах болон дарсыг зарцнаар тарааж өгөн ингэж хэлсэн. Энэ дарс бол миний цусаар тогтоож байгаа шинэ хууль юм аа гэсэн. 새 언약입니다. Есүсийн цус шинэ гэрээ болно гэсэн үг. Шинэ хууль болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Есүс Христосийн үгээр бидний бүх гэм уучлагдсан шүү дээ. Бас Есүсийн шинэ сүнсийг бидэнд оруулж өгснөөр шинэ хуулийг бидэнд байгуулж өгсөн байна гэсэн үг. Хүн сайныг хийснээр зөвхт байдалд хүрэх зам байна уу? Байхгүй байна. Тиймээс хэн хийх вэ гэвэл бурхан хийх ёстой. 자기 아들을 죄 있는 육신의 모양으로 보내서 Бурхан яасан бэ? Бурхан өөрийнхөө хүүгээ нүгэлт хүний дүр төрхөөр бүтээж тэр хүүрүүгээ бүх хүн төрлөختний гэм нүглийг шилжүүлэн бидний гэмийг угаах ажлыг хийх ёстой л байсан. Тиймээс Есүс бидний гэмийг бүгдийг нь үүрсэн гэвэл хүмүүс ойлгодог илүү сайн ойлгохгүй байдаг шүү дээ. Тийм учраас 우리의 죄가 어떻게 사해지는지 또 우리의 Библиэлд 죄가 어떻게 넘어가는지 ариун газар гэдэг зүйлээрээ дамжуулан 하나님이 우리에게 말씀해 ариун газар гэдэг дамжуулан бидний гэм нүгэл хэрхэн уучлагдгийг ингэж бичсэн байгаа. Би нэг зураг зурсан юм аа. Тэр зураг 30 жилийн өмнө зурсан зургийг та бүхэнд харуулъя. 그림을 그린 거 За, энэ зургийг яг бодтоор зурсан. Жинхэнэ зурдаг хүн зурсан л да. Би энийг төлөвлөлгөө гаргаад ингэж зураарай, тэгж зураарай гэд. Ингээд цаанаас нь
туссан. Тийм учраас миний зурсан зураг мөн байгаа сте. Мөн үү буруу юу? 어린 아이들한테 이 복음을 За жоохон хүүхдүүдэд сайн мэдээ тархах гэсэн чинь хичнээн ярьсан ч хүүхдүүд ойлгохгүй байсан болохоор сайн мэдээ тархах зурган хэлбэрээр хэрэгтэй байна гэж бодоод сайн мэдээний ном гаргацсан юм аа. Тэгэж би номыг гаргаж ирсэн. Ингэж зураарай, тэгэж зураарай гэд би захисан юм аа. Үнэхээр сайн зурдаг хүнд нэгэ захисан чинь 그리는 사람이 없어가지고 өнөө хүртэл надаас сайн зурсан хүн гарч ирээгүй учраас энийг ашигласаар л байгаа. Энэ Есүсийг ирэх хүртэл энийг ашиглаж чадах юм бах гэж бодоод 그런 이제 найдаж байгаа шүү. 원래 죄는 Энд харвал 안 보여요. уг нь ингэ нүгэл харагдахгүй юу? 죄 Уг нь гим нүгэл бидний нүдэнд харагддаг. 찍고 왔어도 여기 гим 안 нүгэл 썼잖아. үйлдэл ирсэн ч нуруунд дээр нь гим гэж бичсэн байдгүй. Байдгүй шүү дээ. 이러면 이제 죄가 안 보이잖아요. Бид нар ингээд гим хийгээгүй юм шиг арайлахаар гим хийсэн чинь хийгээгүй юм шиг сайн харагддаг шүү дээ. Харин хоньны толгой дээр хоёр гараа тавьсан чинь яасан? Энэ хонь руугаа шилжээд үүнийг гим нүглийн шилжүүлэг гэж. Хоёр гараа толгой дээр нь тавьсан чинь гим нүгэ шилжсэн байна. Нүдэнд харагдахгүй ч гэсэн нэг томоор гим гэж бичсэн биш. Та бүхнийг сайн ойлгоод аваарэ гэд гим нүглийг шилжүүлсэн байна. Нөгөө хүн маань гимгүү болоод баярлж байгаа харж байгаа зү тий. Левит ном дээр харсан чинь Левит 4:27 дээр хэрв жирийн хүний нэг нь гим нүгэл хийснээ мэдэж Бурхны мөн тэрүүн тахилчин өмнө ирсэн үед өөрөө нэг соггүй ямаа юм уу хон дагуулж ирээд тэр тахилын толгой дээр хоёр гараа тавиад тэр тахилыг шатаал тахилын ширээний өмнө нядлах болно гэсэн. Тахилч уруугаараа тэр цусыг дүрж тахилын ширээний ивэр дээр түрхэж бүх өөх тосыг шатаал тахилын ширээний дээр шатаан тэгээд түүний үнрээр өгөөлнө гэсэн. Тахилч за 29 дээр харвал тэр тахилын ширээний хоньны толгой дээр хоёр гараа тавьж гэж хэлсэн. Хоёр гараа тавина гэдэг нь ханз үсгээр ансу гэдэг. Тэгэд ансу гэдэг сүү гэдэг үг нь толгой гэсэн үг байхгүй юу? Тэгэд толгой дээр хоёр гараа тавина. Англиэлээр laid word гэдэг үг ашигласан байдаг. Laid on гэдэг гараа тавина гэж. Ингэж бичсэн байна. Хэрвээ ансу хийвэл за гим нүгэл шилжсэний дараа яах вэ? Гэт тахилын хоньны цусыг гаргаж аваад цусыг тахилын ширээний дөрвөн ивэр дээр нял гэсэн. Энэ тахилын ширээний ивэр бол гим нүглийг бичдэг баримт гэж бодож болно. Еремия 17-гийн 1 дээр Юдагийн гим нүгэл хоёр газар бичигддэг гэсэн. Нэг нь тахилын ширээний ивэр болон зүрх сэтгэлийн самбар дээр. Гим нүгэл бичигдэх нь энэ газарт ямар нэг газар бичигддэг юм биш. Тэнгэрт хааны орны тахилын ширээний ивэрт бичигддэг байсан гинэ. Энэ ивэрт яаж бичигдсэн бүү мэд жижигхэн үсгээр бичдэг юм уу яадгийг мэдгүй ч маш нарийн бичсэн байгаа. Тэнгэр элч энийг ядсан байгаа. Яагаад гэвэл бидний гим нүгэл уучлагдаж ингээд бичиж тавьсан гэдгийг энд хэлж байна. Харин дахиад нүгэл үлдээд байгаа учраас энэ тахилын ширээн дээр тахилч нарын суух сандалч олддгүй байсан. Дээрээс нь тэн дандаа л тахил шатаагдаад байдаг байсан. Яагаад вэ? Ганцхан удаа гим үлдээл дуусчих юм биш. За угаачаал за шатаачаал тэгэл гарч явж байсан чинь дахиад нөгөө үлс онцонтой хүнтэй тааралцсан. За тэгээ үсэлцээл зодтолдоо л нэг сайхан үсэлцээл авцсан. Ингэж болохгүй штэ гэд дахиад хонь гаргахаар болчлоо. Хонь гаргаад байсан учраас одоо хонь ч олдохгүй боллоо. Тэгээ нүгэлтнөөц ч олон боллоо.
би дахиж гим нүгэл үйлдэхгүй гэсэн ч гэсэн дотроосоо өөрийн эрэхгүй ингээд урган гараад байгаа учраас яалтчгүй нүгэл үйлдээсэн. Тийм болохоор бурхан яасан бэ? 1년에 한 번. Тэгээд ингэж болохгүй жилд нэг удаа 대제사장이 тэрүүн тахилч гэдэг хүн 신을 가지고 тэрүүн тахилч Ямааны 와서 цусыг аваад ариунаас ариун газарт ирээд энэ тахилын 10 хууль орцсон байгаа тэр авдар байгаа штэ. Авдрын дээр 7 удаа цусыг цацна. Та нар энийг сайтар харвал юу байгаа вэ гэвэл тахилчин 포인터로 안 되는데 энэ сайн харагдахгүй байна. 안쪽에 Та бүхэн энэ гарны 끝에 보면 үзүүрийн нэг 노란 게 있지. үзүүрт нь харвал нэг шар юм харагдаж байна, тийм ээ. 끝에 Улаан юм харагдаад, шар юм харагдаад байгаа зү. Энэ хормон дээр нь 성류인데 байгаа энэ нь алтан хонх байгаа юм. Алтан хонх. 딸랑딸랑딸랑 Тэгээд талан гэж дуурна шүү дээ. Чаран гэж. 이렇게 소리가 울리는데 За цусыг цацах юм бол хормонноос тэр хонхон дуурна. 성소에 Ариунаас ариун газрын дотор тэрүүн тахилч ганцхан хүн ороод тэр цусыг цацж байгаа ч гэсэн дотроосоо гаднаасаа тэр дундаа анхаарал хандуулаад сууж байна. За тэгээд хонх дугаараа л ингэ цус цацагдах юм бол баярлна. Ёстогой бидний гэмнүгэл уучлагдчихлаа гэд. Ингээд тэд нар баясаж хөөрөлддөг байсан. Ингэж гэмнүгэл уучлагддаг юм аа гэдгийг зааж өгч чинь тийм ээ. 또 이제 하나님이 За дахиад нэг зүйлийг Дэвид номын 16-гийн 21 дээр бичиж өгсөн бай. Хамтдаа уншицгаая. 1 2 3 И 16-гийн 21. Тэгээд Аарон амьд ухны толгой дээр хоёр гараа тавьж Израилийн хөвгүүдийн бүх элтэнц тэдний бүх гэмт үйлдэл бүх нүглийг түүн дээр улааж тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд сонгогдсон хүний араар ухныг хөдлүүлэн зэлгүй тал руу явуулдаг. За Левит 4:16 эдгээр бүлгүүдээр харах юм бол яаж бидний гэмнүүгэл амтан шилжигдэж угаагддаг юм бэ гэдгийн талаар маш тодорхой нэрийн гарч байгаа. Аарон амьд ухны толгой дээр хоёр гараа тавина гэсэн байна. Амьд ухны толгой дээр шүү дээ. Хоёр гараа тавиад гэмнүглийг шилжүүлнэ. Харин тэр үед ганцхан тэр хүний гэм биш. Израильчүүдийн бүх хүмүүсийн гэм ухны толгой руу шилжээд толцсон хүний гарт хөдлүүлээд ингээд зэлүүд тал руу явуулаг гэсэн байна. За энэ Аарон байна. Аарон бол тэрүүн тахилч, төлөөлөгч гэсэн үг. Төлөөлөх тэрүүн тахилч юу хийх вэ гэвэл амьд ухны толгой дээр хоёр гараа тавиад ансуу гэсэн үг. Шилжүүлнэ гэсэн үг. Гэм нүглийг шилжүүлэг хийсэн. За ингээд Израильчүүдийн бүх гэм нүгэл ямаа ухан руугаа шилжсэн. За тэр хол зэлүүд газар руу нэг хүн хөдлөөд явж байгаа зү тэ. За тэр ямааг хааш нь явуулж байгаа вэ гэвэл цөл зэлүүд газар. Солонгост бол цөл байхгүй. Солонгосын өмнөд хойд хоёр дөрвөн зүг өвс сайтай бас могоо ургамал сайтай модтой. Харин Израильд юу байгаа? Цөл байдаг. Цэвдэг зэлүүд газар модч байхгүй, өвсч байхгүй. Авхны л бодож төсөөлдөг тэр цөл гэсэн үг. Хүмүүсийн амьдрдгүй цэвдэг газар. Тэр газарт очоод за чи яв гэж суллаад тавьчихдаг гэсэн. Харин энэ ухан бол гэм нүглийг үүрцэн байгаа. Тэгээд явж байгаа дараад нь танд баригдаж өгнө. Ямар өрөвдөлтэй юм бэ тэр ухан гэж боддог хүмүүс байд юм байлээ. Харин тэр уханыг хайрлах, өрөвдөх юм байхгүй. Яг гэвэл Есүс бидний гэм нүглийг ингэж угаах юм шүү гэдгийг зааж өгч байгаа юм аа. Нэгэн хүн энэ хүртэл сонсчод тэрнээс хойш унтаад байсан гинэ. Унтаал зөөрмөгсөөр байжгаад дараа нь нүдэ нээхдээ гүйцэлдлээ гэсэн үед ингээд нүдэ нээгээ сонссон. Харин дундаас нь сонсоогүй өнгөрөөцөн. Хөөе гэм нүгэл хаашаа явсан бэ гэсэн чинь нөгөө хүн маань ухан руугаа очсон ингэж ярьсан хүн бас байсан. Харин энэ бүх зүйл Есүсийн тухай ярих гэж л энэ хүртэл ярьж байгаа байхгүй юу? За ингээд Есүсийг хонь хураг шиг
бас ухан шиг илгээж өгнө гэдгийг Бурхан хэлсэн байна. Исая номын 53-ийн 6. Бид бүгдээрээ хонь мэт төөрч хүн бүр өөрийн замаар явав. Харин эзэн Бурхан биднийг түүнд бидний гимнүглийг тогтжээ гэсэн. Бидний хийсэн ажил байна. Эзэн Бурханы хийсэн ажил байна. Бидний хийсэн зүйл юу вэ? Хүн бүр өөрийн замаар явж төөрч явсан. Хонь мэт төөрсөн. Хүний хийсэн ажил юу вэ? Гимнүгэл үлдээж Бурхан гэж хаанадий байхгүй штэ. Ийм юм ярьж бас хамаатныхан гой байр авсан ч атаархаал ямар гоё юм бэ? Би ч гэсэн авчих юмсан гэд. Амаараа баярлах ёстой гэж ярьдаг мөртлөө ямар гоё чи чинь ёстой гоё гэн гэж ярьдаг мөртлөө дотроо яах вэ? Ээш гэл хамаатныхан байр авчих юм бол мондог гэл. Харин гэртээ ирчээд тэднийхэн байр авсан байхад яага манайх байрг байгаа ингээ түрээсний байр нам ингэдэг чинь хүн байхгүй юу? Бидний хийдэг ажил байгаа, Бурханы хийдэг ажил байгаа. Харин эзэн Бурхан бидний гмийг бүгдийг нь түүнд гэдэг чинь юм бэ? Есүст тогсон байна гэсэн үг. Есүсийг ирэхээс 6 жилийн өмнө шүү дээ. 600 жилийн өмнө Исая гэдэг иш үзүүлэгч ингэж зүгэнсэн байгаа. Цаашид Есүс гэдэг хүн ирнэ. Ингээд Есүс бидний гмийг бүгдийг нь үүрч явна гэж Исая иш үзүүлэгч зүгэнж хэлсэн байна. За, Тэнгэр элч Габриэл Есүс одоо төрлөө гэд Мария дээр гарч ирээд хэлсэн байна. Чи удахгүй жирэмсэн болж хөө төрүүлнэ. Мария онгон бүсгүй байсан. Бүсгүй хүн хөөхөд гаргана гэхээр нь би эр хүнтэй унтаж байгаагүй яаж тийм зүйл болж болох юм бэ гэсэн. Мөнх төгс Бурханы ариун сүнс чам дээр бууж ингээд төрөх хүүгийн чинь нэрийг Бурханы хүү гэж дуудагдах болно. Түүнийг Есүс гэж нэрлэв. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аврах билээ гэсэн. Амен. Есүс өөрийн ард түмнийг нүглээс нь аврах гэж ирж байгаа юм аа. Есүс бол бид нар Есүс Христ гэж хэлдэг шүү дээ. Есүс гэдэг нь ямар утгатай вэ? Өөрийн ард түмнийг нүглээс нь аврагч. Христ гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханаар тослогдсон нэгэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурханы ариун сүнсээр буусан нэгэн ариун сүнсийг бидэнд өгнө гэж хэлсэн байгаа. Есүс дээр ариун сүнс буух үед ариунаас ариун хүнд тослогдсон цагт ариун сүнс буух үед гимнүгэл байхгүй болж гимнүгэл нь алга болж мөнхийн хүчит Даниэл номын 24 дээр 2-ын 24 дээр ингэж бичсэн байдаг. Энэ гурван зүйл хэлсэн байна. 자, 이제 예수님이 나이가 30살이 되셨을 때 제사장이 될 수 있는 거예요. 이제 나이 30살이 안 되면 제사장이 안 되고 30 настай болсон үед Есүс ингэж тэрүүн тахилж болж чаддаг. 30 нас хүрээд Есүс баптизм явахан дээр очсон байна. Чи над руу гимнүглийг шилжүүлэх ёстой. Гимнүгэл харагдахгүй юу? Харагдахгүй ч гэсэн та бүхний ойлгоход амар байгаасаа гэж биз тавьсан байна. Баптизм явахан асуусан. Та харин би тань дээр очих ёстой. Та над руу ирсэн байж тээ. гэсэн чи Есүс хэлсэн. Одоо чи үнийг зөвшөөр. Ингэснээр бидний бүх зөвхт байдал гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэсэн. Баптизм явахан ингээ алмаараа зогсож байсан чинь би ч гэсэн тэгсэн байхгүй юу? Энэ сайхан сайн мэдээний үгийг сонсчоод нүдээ ингээ анилцаал алмаарцсан байсан. Баптизм явахан гимнүглийн шилжүүлэг хийлээгээд миний гимнүгэл шилжих юм уу? Энэ дээр би сайн ойлгохгүй байсан байхгүй юу? Баптизм явахан гимнүглийн шилжүүлгийг хийсэн. Харин тэглээгээд миний гимнүгэл бас шилжчих үү? Энийг би мэдхийг үнэхээр хүсдэг байсан. Харин мэдхгүй зүйлийг Бурхан үнэхээр зааж өгд юм байлээ. Лук номын 3:2 байна. Хамтдаа уншицгаая. 3:2. Лук 3:2.
Аннаас болон Кяф нар тэрүүн тахилж байх үед цөлд буй Захариагийн хүү Йооханд Бурхны үг ирэв. Бид нар энэ ишлэлийг уншсан ч яг сэтгэл нь бууж утгыг нь ойлгоод ирдэг үү? Харин нэгэн өдөр энэ үг миний дотор сүф гэрл ороод ирсэн. Нэг өдөр гинтхэн миний сэтгэл энэ ямар гайхамшигтай ишлэл вэ гэж бодогдсон. Энэ ямар ишлэл хамтдаа харцгаая. Хин тэрүүн тахилж вэ гэвэл Аннаас болон Кяф хоёр бол Каяф нар бол тэрүүн тахилж. За тэгвэл Бурхны сүнс хэн дээр буух ёстой вэ? Аннаас болон Каяф дээр Бурхны сүнс байх үг буух ёстой. Харин Бурхны үг хэн дээр ирсэн бэ? Цүлд байгаа Захариагийн хүү Йооханд Бурхны үг ирсэн гэсэн байна. Тийм учраас хүмүүс энэ үгийг уншсан ч сайн нэг ойлгоод байдаг уу? Харин энэ ишлэл маш бидэнд гайхамшигтай зүйлийг ярьж байгаа. Аннаас болон Каяф нар тэрүүн тахилж байсан юм аа. Харин Бурхны нүдээр харахад Аннаас болон Каяф хоёр тэрүүн тахилж биш. Яагаад Аннаас Каяф хоёр тэрүүн тахилж биш вэ гэвэл хин Есүсийг загалмайд цовдлдог гэлээ. За мэдээж Пилат гэдэг захирагч за та нар цовдол гэж хэлсэн. Харин Пилатад санал тавьсан хэм бэ? Есүсийг загалмайд цовдлуулаач, Есүсийг цовдлдог болгож өгөөч гэж гуйсан хэм бэ? Аннаас болон Каяф байсан. За тэгвэл Бурхан харахад Аннаас Каяф хоёр тэрүүн тахилж мөн үү? Мөн байна уу? Та нар юуны чин тэрүүн тахилж вэ? Та нар өгцөн баас. Бурханы нүдээр харахад тэд нар бол өгцөн баас байсан. Өгцөн баас ирхэн гоё юу? Муу зоригнууд байгаа сте. Яагаад гэвэл миний хүү загалмай цовдлогчдөг муу зоригнууд байна. Бааснууд байна. Тэгвэл Бурхан тэднэрт Бурханы үгийг өгөх шаардлага байна уу? Бурханы үгийг өгөөгүй. Бурханы үгийг харин хэнд өгсөн бэ? Захариагийн хүү Йохан. За Йоханд үг өгсөн гэж хэлээгүй. Яагаад Захариагийн хүү Йохан гэж хэлсэн бэ? Бас энийг авч үзэж болно. Йоханы аав хэн бэлээ? Дөнгөж саяхан хэлсэн шүү дээ. Захариа. Захариагийн хүү Йохан. Йоханы аав хэн гинэ? Захариа. Та бүхэн Захариаг хэн гэдгийг мэдэх үү? Йоханы аав баггүй юу? Тий, Йоханы аав нь Йоханы аав л да. Харин юу гэсэн үг гэвэл өөрөө бас тэрүүн тахилж. Хин гинэ? Тэрүүн тахилж. Захариа Лук номын 1-р бүлэг дээр Бурханы өмнө ариун газарт очоод Бурханд тахилд өргөжсэн чинь Бурханы тэнгэр элч гинт үзэгдээд за чиний эхнэр Элизабет хүүтэй болж жирэмсэн болж хүүхэд гаргана гэсэн. Гүй би өгшин болцсон бай. Миний эхнэр ч өгшин болцсон. Яаж хүүхэд гарах юм бэ гэсэн чинь. Өө чи миний үгэнд итгэхгүй юм уу? Чи тэгвэл дүүлий болно. Хэлгүй болно. Би чамд ариун сүнс болгож чиний эхнэрийг хүүхдээ болгоно. Түүнийг Йохан гэж нэрэлээ гэсэн. Тэр үед өгшин эмээ өвөө гэвэл яасан бэ гэсэн чинь энэ хоёр хүүхэд гаргасан байна. Гайхалтайгаар гаргасан тэр нэрийг Йохан гэсэн. Ингэнэ Йохан. За аав нь тэрүүн тахилж дээрэс нь хүү нь бас тэрүүн тахилж болдог. Тийм учраас Бурхан хэлсэн байна. За тэрүүн тахилж Аннаас Каяф байха байлнаа. Одоо Йохан тэрүүн тахилж байх болно гэсэн байна. Йохан бол миний нүдээр харахад Бурханы төлөөлөгч мөн байна гэдэг. Тэр Захариагийн хүү Йохан Бурхан үг өгсөн гэсэн үг. Амен. Тэрний дараагийн ишлэлийг харъя. Йохан номын 1-ийг харъя. Йохан номын 1-ийн 6-7 хамтдаа уншицгаая. 3 Бурханаас илгээгдсэн Йохан гэгч хүн байжээ. Тэрээр мөнөх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа гэсэн. Амен. Би энэ ишлэл маш дуртай. Бурханаар илгээгдсэн Йохан гэгч хүн байжээ гэсэн. Захариа болон Элизабет хөгшин болсон хойноо гаргасан хүү бол Йохан байсан ч гэсэн. За хэн илгээсэн гэж хэлж байна вэ? Йохан илгээгдсэн гэсэн байна.
Хин илгээсэн? Бурхан илгээсэн. 증거자로 Бурхан юугаар илгээсэн бэ? Гэрчлэлийн төлөө. Одоо гэрчээр явуулсан гэсэн үг. Гэрч. 누군가를 나타내는 Гэрч гэдэг нь юу хийдэг хүн бэ? Хин нэгнийг гэрчлдэг хүн биз дээ. 증거하러 왔으니 За, тэр гэрчлэлийн төлөө ирсэн. 이 빛은 Гэрчлэлийн төлөө юу гэрчлэх гэж ирсэн юм бэ? Гэрлийг гэрчлэх. Гэрэл бол юм бэ? Есүс. Есүсийг гэрчлэхээр ирсэн гэсэн үг. Тэгээ бүгд итгэхийн тулд бүх хүмүүсийг итгүүлж хэнийг Есүсийг итгүүлэхийн тулд илгээсэн нэг бол Иохан юм аа гэсэн үг. Амен. 그러면 이 요한의 증거는 За тэгвэл Иоханы гэрчлэл бол Иоханых биш, Бурханы гэрчлэл мөн гэсэн үг. За харцгаая. Баптизм Иохан Есүст ингээ баптизм хүртээсэн. Хамтдаа зургийг харцгаая. 세례 요한이 예수님에게 За ингээд баптизм Иохан Есүст хоёр гараа 구약시대의 제사 толгой дээр нь тавьсан. 지은 사람이 Хуучин гэрээний үед гимнүгэл үйлдсэн хүн хонь руугаа толгой дээр хоёр гараа тавьж гимнүглийг шилжүүлж байсан. Тэрүүн тахилч Аарон юм уу одоо ингэж гимнүглийн шилжүүлэг хийдэг байсан. Нэг жилийн гимнүглийг тэгж угаадаг байсан. Баптизм Иохан ч гэсэн Есүсийн толгой дээр хоёр гараа тавьж гимнүглийн шилжүүлэг хийсэн. Гимнүглийн шилжүүлэг хийхдээ ертөнцийн бүх хүмүүсийн гимнүгөө шилжиж ингэснээр бүх хүмүүсийн гимнүгэл уучлагдах нь бидэнд зохицож байна гэсэн үг. Яагаад Бурхан Есүсийг илгээсэн бэ? Хууль биднийг ариун төгс болгож чадахгүй байсан учраас Бурханы өөрийнхөө хүүгээ явуулахаас өөр аргагүй байсан. Өөрийнхөө хүүг явуулж махамбийн гимнүгэл нүгэл хилэнцэг бүгдийг түүнд тогсон. 그에게 담당시키셔도 Бид бүгдээ хань мэд төөрч өөрийн замаар явсан. Харин бидний бүх гимнүглийг түүнд тохов. Түүнд гэдэг нь Есүс бүгдийг тогчээ гэсэн үг. Амен. Амен. Тийм учраас бид сайныг хийж ээж гимнүгэл шилжих юм байхгүй болчих юм биш. Бурхан Есүс бидний бүх гимнүглийг шилжүүлсэн байна. Ингэж бидний гимнүглийг Есүс өөр дээрээ аваад уснасаа гарч ирсэн. За Есүс баптизм хүртээгээд уснасаа гарч ирэх үед тэнгэр заагдаж Бурханы сүнс таталуугаа адил бууж өөр дээрээ буухыг хараад тэнгэр дуу гарan хэлэхэд ингэж хэлсэн. Энэ бол миний хүү, миний хайрт хүү билээ гэсэн байна. Матай номын 3:16-аас 17. Солонгос хэл дээр жоохон эмоцгүйгээр тайлбарсан байна. Матай номын 3:16-ыг монголоор уншиж өгье. 하도 떠나서 살다 보니까 Есүс баптизм хүртээд голын уснаас даруй гарах үед гинэ тэнгэр заагдаж Бурханы сүнс татаа мэт бууж түүн дээр ирэхийг тэр харлаа. Тэнгэрээс үзэхтэн хайрт хүү минь энэ нилээ. Таалал минь түүнд оршдог гэх дуу гарлаа. 왜 묵혀 За англиар ингэж хэлсэн байдаг. Well 아주 үнэхээр 기뻐하고 маш 이렇게 돼 있어요. таалдаг хүү байна гэсэн. Миний маш таалдаг хүү байна. Үнэхээр таалдаг хүү. Хамгийн тааламжит хүү байна гэсэн үг. За тэгвэл юу гэсэн үг вэ? Бурхан таалж гин үү, таалахгүй байна уу? Таалж байна. Яагаад гэвэл бүх хүн төрлөختөн суурж гимнүглээс олоо шийтгүүлэх ёстой байсан. Харин энэ бүх гимнүгэл Есүс рүү шилжиж байгаа учраас 숨이라도 한번 뒤집어 Библиэлд бичээгүй байгаа ч Бурхан магадгүй бүжиглсэн байхаа. 보다 Йоо, ямар гоё юм бэ гэд. 그렇게 Бурхан баярлсан уу? Баярлаагүй юу? 이렇게 막 계시지 말고 Ганцхан ингээл 보겠습니까 안 보겠습니까? гөлигөө суух биш. Баярлсан бол баярлсан, баярлаагүй гэд. хэлээрэй. Баярлалгүй яах вэ те? Өө ямар гоё юм бэ? Есүс миний хүслийг гүйцэтгүүлж байна гэд. Тэгээ тэнгэрээс дуу гарч хайрт хүү минь энэ үлээ. Таалал минь түүнд оршдог. Ингэж хэлсэн байна. Үнэхээр баяртай байна гэж 왜 하나님 이렇게 ингэж хэлэх гэж хэлсэн юм шиг байна. Яагаад үнэхээр баярлсан бэ? Хүний гэмнүгэл бүгд Есүс рүү шилжсэн учраас. Энэ Иохан 1:29-ыг хамтдаа уншицгаая. 3 Дараа өдөр нь Иохан өөр руу нэрж яваа Есүсийг хараад харахтун ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хурага. 그러면 이 요한이 За энэ Иохан 우리를 향하여 증거를 бидэн лөө ингэж гэрчилж байна. 보라
ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хоргийг харах дуу. 요한의 말이 아니고 Энэ Иоханы хэлсэн үг биш. Бурхан надад хэлсэн үг юм аа. 우리 모두에게 Бурхан бид бүхэн 하나님이 бүгдэнд чинь хэлж байгаа Бурханы гэрчлэл гэсэн үг. Бурхан Иоханыг явуулаад Бурхан Иоханыг явуулсан. Ингэснээр Иохан бидэнд гэрчилж байна гэсэн үг. Энэ гэрчлэл бол Иоханы гэрчлэл биш. Бурхан бидэнд гэрчилж өгж байгаа гэрчлэл мөн. Яагаад вэ? 하나님 몸이 없으시니까 Бурханд мах бие байхгүй учраас 가진 증거자가 필요했어. махан биетэй гэрчлэгч хэрэгтэй байсан. Тэр нь Иохан юм. 야, 예수를 봐. Тэр Иохан Есүс рүү харцгаа. 예수가 Тийм ээ? 하나님 Тэр Есүс Бурханы хорог юм аа. 졌다. ертөнцийн нүглийг өөрчлөө ингэж гэрчилсэн байна. Тийм учраас Есүс ертөнцийн гэм нүглийг өөрсөн учраас ертөнцийн гэм нүгэл дотроо миний худлаа ярьсан нүгэл миний уучлаарай 여자분들은 эмэгтэй хүмүүс хүүхэд зулбуулахаараа сэтгэл дотроо маш түүнийг томоор тусгаж авч бас сэтгэл дарамттай мэдэрдэг тийм хүмүүс байдаг. Хүмүүст ингэж ярихаас ч ичдэг, ярмааргүй санагддаг нүгэл байдаг. Жижигч байна, томч байна. Бүх гэм нүгэл энэ ертөнцийн гэм нүгэл дотор орцсон байгаа юм аа. Амен. Есүс ертөнцийн нүглийг үүрсэн гэж бичсэн байна. Тийм учраас энэ ертөнцийн гэм нүгэл дотор бидний бүх гэм нүгэл орсон байгаа гэсэн үг. За одоо Есүс бидний ертөнцийн нүглийг үүрсэн учраас тэрний дараагаар нь ясны харъя. 넘어가라니까 또 2개 넘어가 버리고. 자 이제 예수님이 요한복음 За, 4장에 가는 зураг явуул. Есүс завхаарж агаад баригдсан эмэгтэй Иохан намын 8 дугаар бүлэг дээр гарч байгаа. 것은 Би чамайг шийдэхгүй шүү гэж тэр завхаарсан эмэгтэй рүү хэлсэн. Яагаад гэвэл Есүс өөрөө гэм нүглийг үүрсэн учраас энэ ертөнцийн нүгэл дотроо энэ эмэгтэйгийн нүгэл гэсэн орцсон байсан. 내가 세상계를 Чи хойлоор авч үзвэл шулуудуулаад өгөх ёстой. Гэхдээ би ертөнцийн нүглийг чинь үүрсэн. Би ч чамайг шийдэхгүй. Яг адилхан энэ газар сууж байгаа бүх хүмүүст Есүс хэлмээр байна. Би чамайг шийдэхгүй гэж. Амен. Амен. Би ямар муу юм хийсэн ч байсан. Ямар адгийн нүгэл хийсэн ч байсан. Би ч чамайг шийдэхгүй. Энэ чинь Бурханы хэлмээр байгаа амлалт юм аа. Бурхан бидний энэ гэм нүглийг бүгдийг өөрчсөн учраас 시간이 많이 없지만 цаг байхгүй байгаа ч энэ зургийг бас тайлбарлая. Есүсийн энэ хоол идэж идэхээс айлд орч ирсэн байхад энэ эмэгтэй бодсон. Есүсийн төлөө юу хийж өгөх үү? Есүс миний төлөө загалмай дээр цус урсгаж нас барах гэж байна. Тэгэд энэ эмэгтэй 300 динар гэдэг маш үнэтэй үнэрт цосыг Есүсийн хөлөндөө асгаж 제자들이 완전 өөрийнхөө үсээрээ Есүсийн хөлийг арчсан. Хүмүүс харин хараад шавнарч гисэн загинсан. Эмэгтэй чи яагаад ингэж үнэтэй үнэртэй усыг өрнө вэ? 얼마나 Энийгээ зараад ядууст тарааж өгсөн ч маш олон хүмүүст 데나리온인데 ээлтэй сайхан байх байсан. 장유니까 Өдөрт 1 динар гэсэн өдрийн цалин байхгүй юу? Тэгэхээр 300 динар гэдэг чинь 1 жилийн цалин гэсэн үг. Харин ийм эрхэм нандин зүйлийг чи газар бараг асгачлаа штэ гэд хүмүүс загнаад байсан. Харин Есүс хэллээ. Та нар энэ нэмэгтэйг зовоохоо байл. 내 장사를 위해 Энэ нэмэгтэй миний оршуулгын төлөө маш сайн зүйл бэлтлээ гэсэн. Тэгээд магтсан байгаа. Өөрөөр хэлбэл Есүс өөрөөр хэлбэл энэ нэмэгтэй Есүсийг загалмай дээр миний гмийн төлөө цовдлогдох гэж байгаа юм байна гэдгийг ойлгосон байна. Тийм учраас ингэж үнэрт цосыг асгаж өгч чадсан байна. Есүс ингэж загалмайг үүрсэн. Матай номын 27 дээр харвал Бурхан минь яагаад намайг хаян вэ? Гэт яагаад гэвэл өөрийгөө яг тэр зэлгүүд газар руу хаяж байгаа тэр ямаатай ижлэхэн учраас. За тэгээд өөрөө гим нүглийг үүрсэн учраас загалмайг бас үүрхээс аргагүй байсан байна. Ром номын 8-ын 4 дээр маханбиг дагах биш. Сүнсийг 이렇게 말씀하시는데 다시 말하면
За өөрөөр хэлбэл Бурхан бол ямар ажил хийсэн бэ? Бидний гэмнүглийг өөрөөлөхээр өөрийнхөө хүүг явуулж гэмнүглгүй Есүсийг явуулаад өөрийнхөө махан биедэн Есүсээр дамжуулан махан биедэн гэмнүглийг тогтсон. Есүсийг цусыг орсгоосон нь хуулийн шаардлагыг гүйцэтгүүлэхийн тулд юм. Хуулийн шаардлага гэж юу вэ? Нүглийн хөс бол үхэл. Нүглийн хөс бол үхэл гэж Библиэлд хэлсэн байдаг. Нүгэл уучлагдахын тулд заавал үхэл байх ёстой. Үхэл байхгүй бол нүгэл уучлагдахгүй гэсэн. Тийм учраас нүглийн шаардлагыг хангахын тулд нүглийн дуусгахын тулд заавал үхлийг төлж байх ёстой. Төлцсөн байх ёстой гэсэн үг. Есүс ингээд шаналлж, шархлал, ташуурдуулаа, загалмайд цовдлогдсон. Магдалины дууны 223 дугаар дуун дээр тэр үед тэд нар Есүсийг цовдсон зэвэрсэн гурван тэр хадасаар алхны дуу миний сэтгэлийг ойлуулангаа сонсогдсон. Тэр цусаар миний гэм уучлагдсан. Хамгийн сүүлчийн тэр тусал цус миний төлөө асгарсан. Тэр цусаар миний гэм уучлагдсан. Есүс бидний төлөө загалмайд зовлон амссан. Мөн загалмайд хадасаараа хадагдсанаар бидний гэмнүглийн төлөөсийг төлсөн байна. Амен. Есүсийн загалмайд орсгосон цус бидний гэмнүглийн хөлсийг төлсөн гэсэн үг. Үхэл гэдэг хөлс төлөгдөхгүй бол гэмнүгэл уучлагдахгүй учраас. Тиймээс загалмай дээр гүйцэлээ гэж хэлсэн байна. Яагаад гэвэл бидний гэмнүглийн хөлсийг төлөхийн тулд байсан. Хуулийн шаардлагыг хангахын тулд байсан юм. Бидний бүх гэмнүглийг уучлалыг гүйцэлдүүлсэн. Есүс загалмай дээр миний гмийг угааж өгсөн байхад, миний гмийн хөлсийг төлөөд өгсөн байхад бид нар одоо хоолнд орохоор явсан байгаа. Семинараар пасторуудаараа хамт хоол идсэн. Үнэхээр амтархан идсэн. Манай ахлах итгэгч нар ч гэсэн цуг очиж идсэн. Бид нар төлнөё гэд нэг итгэгч төлсөн байгаа. Тэгвэл би баярлалаа гэд идчихвэл болно ёстой тийм. Үгүй би төлөх ёстой штэ гэд би төлөх гээд байвал болохгүй юу? Болохгүй штэ тийм. Төлөөд өгсөн юм чинь за сайхан оллоо шүү гэд мэдлээд ёо садчихлаа. Энд гэх ёстой. Тэгсэн чинь би идсэн юм чинь би өөрөө төлмөө гэд өөрөө гүрийгээд байвал болохгүй юу? Болохгүй. Нэг хүн төлөхөд л болно. Би ч гэсэн араас нь ингээд төлөх юм бол нөгөө ганцны эзэн бол баярлах бах. Харин болохгүй шүү дээ, тий. Нөгөө төлцсөн хүнийг ууландаа гიშгэж байгаа хэрэг байстэй, тий. Есүс бүгдийг төлцсөн байхад миний гмийг би өөрөө угаанаа гэвэл Есүс миний гмийг угаагаагүй гэж хэлэхтэй адилхан биз дээ, тий. Еврей номын 9:11 дээр тиймээс Христ ирээдүйн сайн тахилын төлөө ирсэн. Ямааны цус, ухны цусаар биш, тоглын цусаар ч биш, өөрийнхөө цусаар мөнхийн золилтыг агуулan нэг удаа бүгдийн төлөө ариун газарт орсон гэсэн. Ухны цус, хоньны цус, тоглын цусаар бидний гэмнүглийн хуучны нүглийг уучлж болохч ирээдүйн нүглийг уучлахдаггүй учраас Есүс өөрийнхөө нүглийг өөрийнхөө цусыг урсгаснаар бидний мөнхийн гмийг угаасан байна. Мөнхийн гмийг угаахын тулд нэг удаагаар 2-3 удаа ч хэрэггүй. Нэг удаагаар мөнхийн гэмнүглийн уучлалыг биелүүлсэн гэсэн үг. Тэрний дараа хэлэхэд эзэн бидэнд эхнийхийг тогтоохын тулд, хоёр дахьыг тогтоохын тулд эхнийхийг уцаалаа. 10 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Еврей 10:10. Энэхүү хүслээр
Есүс Христ биеэ өргөсөн бүгдийн төлөө нэг мөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Бид нэр ариусгагдахын тулд хичээнгүйлэн зүтгэл гаргаж шарамаагаал сайхан сэтгэлтэй хүн болоод бид нэр ариусгагдсан гэсэн биш. Бурханы хүслийн дагуу Есүс ирсэн байна. Есүс бидний бүх юм нүглийг үүрүүлээд Есүс загалмай дээр сусаа урсгуулад тэр хуулийн шаардлагыг бүгдийг хангачаад Бурханы хүслийн дагуу Есүс биеэ өргөсөн өргөлөөр нэг мөсөн өргөсөн өргөлөөр дамжуулан бид ариусгагдсан юм. Бид нар нэгүслэр үнгүй зөвд хөгжсөн ариусгагдсан. Та бүхэн надад маш өөр байсан. Асра танд ямар өөр байх вэ гэж бодож байгаач би 3 жил дотор байранд амьдарсан байхгүй юу? Их сургуультай. Мөнгө төлөх мөнгө байгаагүй. Тэгээд Күнмин банкнаас надад зээл өгсөн. Тэгээд би их өөртөө байсан. За харин би их сургуулаа төгсөөд ажлаа хийгээд төлөх ёстой байсан чинь би Библийн сургуульд орсон байхгүй юу? Тэгээд Библийн сургуульд орсон болохоор мөнгө байхгүй. Намайг анх Библийн сургуульд ороход манай ээж хараалын үг жоохон хэлсэн байхгүй юу? Чи гэр орноо бодохгүй мөнгө олоод ирэх юм биш. Библийн сургуульд орно гинэ гээл. Харин би ургацын баяраар гэр татсан чинь хүү минь өөрийг чинь төлцөн шүү гэсэн. Яаж төлцөө? Нэхэмжлэл ирсэн. Тэгээ нэвчлэлийн цаасыг авчаад би төлсөн гэсэн. Данс бол надад байсан байхгүй дансны цаас. Харин тэр надад байсан. Харин ээж маань төлцсөн гинэ. Яаж төлсөн? Нэхэмжлэл ирсэн гэсэн. Миний хаяг ээжийнхээ гэр дээр байсан. Харин манай ээж тэр нэхэмжлэлийг барьж очиод төлцсөн гэсэн. Күнмин банк. Би Күнмин банкнд маш баяртай байгаа. Тэгэл манай ээж бүгдийг төлцсөн учраас. Тэгээд надад би Күнмин банкны данстай байгаа штэ. Тэгэл Күнмин банкнд очих болгондоо би баяртай байдаг. Манай ээж өөрийн төлж өгсөн гэд. Хизээ. 2 дугаар сард. Та урьдчилан хэлэхгүй яасан бэ? Би хаалга онгойлох болгондоо би ардлаа онгоод сүхэж хардаг байсан байхгүй юу? Хин нэг намайг баривчлах гад ирэх юм биш үз гэд. Харин ээж маань бүгдийг төлцсөн гэсэн цагаас хойш би тэр өдрөөс хойш өртөө хөнөө өргөө хүн болсон. Манай ээж төлцсөн байхад би дахиад өрөө төлөндөө одоо яана гэж бодоод явж байвал сэтгцэн өвчтэй хүн болно шүү дээ, тэ? Ээж төлцсөн байхад би өрөө төлнө. Өртөө гэдэг үл ээждээ идэхгүй байгаа хэрэг үстэй, тэ? Ээж баярлалаа гэхсэн. Дараа нь манай ээж намайг ахлагч болсон хойноо натар ирээд. Ээжээ та манай сүмд нэг ирэлтэй гэд жинкнээс ирсэн. Нөхрөлийн цуглаан дээр ирчээд Есүс миний бүх юм нүглийг аваад явсан гэдэг үг сонсоод миний гарнаасаа ингэ чанга бариад миний хүү баярлаа. Чи ач тустай хүү шүү гэд. Би ач тустай хүү болсон. Яг гэвэл ээж маань гим нүглээс уучлагдсан цагаас миний хүү хамгийн ач тустай хүү байна гэсэн. Ээжтэй сайн хийсэн юм баг байхгүй. Харин манай ээжтэй мөнхийн амьтаа болгож өгсөн гэд би ач тустай хүү болсон. Тэр чинь жинхэнэ ач тустай хүү биш гэж үү? Гоё юм авч өгөөл, хоол моол авч өглөө гэд ач тустай хүн болох биш. Мөнх амьтаа болгож өгөөч тэр хүн сайн хүү. Тийм үстэй? Амен. Библиэлд 10:17 дээр цааш тэдний нүглүүд тэдний ёс бус явдлыг эс санана гэж хэлсэн байна. 18. Эдгээрийн уучлал хаа байна? Тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог. Ямар болдог гинэ? Үгүй болдог гинэ. Тэгвэл Есүсийн өргөсөн тахил бол мөнхийн тахил гэсэн үг. Би чиний төлөө бүх тахилыг өргөсөн. Би л үсэн дахиж өргөх тахил байхгүй болсон гэж хэлж байна. Дахиад зураг руугаа очие. За зурган дээр очлоо. За Есүс загалмай дээр нас орсон үед энэ хөшиг урагдсан. Энийг ярил өнөөдөр хоол идэж амжихгүй. Нэг дараа нь ярий за. Яагаад гэвэл Солонгосын олон анги кино яагаад сонирхолтой вэ гэвэл хамгийн чухал цагт дуусгачдаг учраас. Дараагийн ангийг сонирхолтой болно. Энэ юу юм болоо гэж сонсох юмсан, үзэх юмсан гэд. Би Солонгосын драм яриаггүй ч гэсэн хамгийн чухал цагт нь ингээд дуусгахгүй бол болохгүй нэ.
Есүс загалмай цавдагдаж нас барах үед ингээд ариунаас ариун газар руу орох хөшгийг урж өгсөн. Энийг дараагийн цаг дээр яагаад гэдгийг тайлбарлаж өгье. Бурхан бидэнд бүх зүйлийг биелүүлж өгсөн учраас Бурханы хаанчлалд ороход юугаарч дутхааргүй Бурхан болгож өгсөн байна. Тиймээс Есүсийн цусны ачаар бид нар ариун газарт орох хүчтэй болгож өгсөн, зоригтой болгож өгсөн. Тэр газар бол шин зам гэж хэлж болно. Бид нар Есүсийн цусаар ариун газарт орох зоригтой болгож өгсөн байна. Бид нар хинтэй ч уулзсан энэ сайн мэдээг тарааж амьдарцгаая. Бас олон хүмүүст энэ сайн мэдээг мэдүүлж танилцуулснаар гэм нүглээс уучлагдаж Бурханы хаанчлалд зоригтой ордог та бүхэн болоосэй гэж хүсье. За өнөөдөр цуглааныг ингээд өндөрлөе. Залбирцгаая. Бурхан тань талархаж байна. Бурхан та биднийг үнэхээр хайрлсан тул хуулиар бид ариусгагдаж чадахгүй гэдгийг та мэдсэн учраас өөрийнхөө хүүгээ бидэнд гаргаж өгснөөр Есүс Христийн цусаар дамжуулан бидний бүх гэм нүглийг хариуцуулж нэгүслэр үнгүйгээр биднийг цагаатгаж зөвтгөж өгсөн гэсэн үгийг сонслоо. Танд талархаж байна. Бид нар зөвтгөгдсөчлөө. Бид нар ариусгагдчихлаа. Энэ үгийг сонссон, итгэсэн хүн болгон зөвхт болж Бурханы биелүүлээ тавьчихсан энэ сайн мэдээ хүн бүрийн зүрх сэтгэлд биелэлээ олооцоо гэж хүсэн өрөж байна. Олон хүмүүс Бурханд итгэдэг гэж ярьдаг мөртлөө өөрийгөө буруутгахсаар, өөрийгөө ялалсаар хуулийн доор амьдардаг хүмүүс маш олон байдаг үлээ. Та биднийг өрөөж бидэнтэй уулзсан хүн болгоны зүрх сэтгэл гэм нүглээс ангижраасаа гэж хүсэж байна. Бас мөн хамтай болох Бурханы өрөөлийг аваасаа гэж хүсэж байна. Бурханы ивэлийг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Баярлалаа.